Ивент юм уу? За. За ээлжид лайв. Монгол ховол пэйж группийг ээлжид лайв. За уламжлалсаар Монголын гүн ухаан тэнгэр үзэл. За одоо улс хувьсгалын баяр наадмын болж байгаатай холбогдуулаад бид лайв хичээл явуулж байна. За аршил болгоод хүмүүсийг ивэнт лайвд ортол 10 минут. За бид одоо баяр наадмын цаг эхлээд аялал жуулчлах амралт цугаалгаар хөдөө орон нутагтаа явах хүний өөрийн харь ойрын нутагт аялах юм цаг эхэлжээ. Зуны улиралт бол мэдээж монголчууд аялал цугаалж наадцсан гэж явдаг юм цаг. За тэгэхээр энэтэй холбогдуулаад байгаль дэлхийтэйгээ уул ус тайгаан ургамал амьтан тайгаан харилцдаг ийм уламжилт ёс заншлыг бас энэ дээр ярилцах юм. Тэгэхээр хүн зарим нэг нь төрсөн нутагтаа очино, зарим нэг нь одоо аялан жуулчлана. Уул ус хангай дэлхийхэн сайн сайхан онгон дагшин байгаль. За ингээд баяр наадамд айлч зурчлалны юм болно. За аян замд мэдээж хэрэг уул хангай овоос даваагүй байна. Бид Монгол уламжил ёс заншлаа их сэргээж байхгүй бол одоо их мэдхгүйгээсээ болдог, мэдвчиг бас их мунхагаасаа болдог, их алдаа хийдэг. За ингээд баахан аял зугаалж ирэхдээ жишээлх юм бол усын гэмтэй, нэхэлтэй болж ирэх гэдэг юм уу тийм ээ. За энэ бол усны ухамсартай буруу харилцснаас. Заавал усны эзэн савдгуудад буруу арын шин авир гаргаснаас. За энэ бол хөгт орсын мэдээлэл байгалийн оюунтай буруу харилцснаас гэсэн үг шүү дээ. За энийг уламжлалаараа бол тэгээд одоо уул усны эзэн уулын эзэн савдаг. За түүний туслахууд бараас нь тороосон, овоосон, хад чулуу, мод бут, ургамал сөөгний эзэн шавдаг. За уламжлалаараа ярьж байгаа шүү тийм ээ. Бас шашинтай суртахуунтай холбогдуулаад. За жалгаггүй ам судгийн эзэн шивдэг. За намаг шаврын эзэн навдаг. Энэ бүгд оюунтай, бүгд эзэнтэй байдаг юм. Энийг шинжлэх ухаанлаг тэнгэрлэг үзлээр хэлэх юм бол энэ эзэн оюунууд нь гэсэн үг юм шүү дээ. За энэтэй буруу харилцдаг. Ёс заншлаа мэдэхгүйгээс бол буруу харилцдаг. За байгалийн сайханд очичход хичнээн сайхан уул устай, ургамалтай, цэцэг навч, жимс ногоонд дэлгэрсэн, цэцгэлсэн тийм сайхан байгальд очичход баахан бохир бузраа нойлоос авахуулахад бохир бузраа байгаль дэлхийд ил хайдаг. Тэр утга зарим нутагт нэг одоо хангай ус, гол ус хангай хөвчтэй газар цөөхөн жохон тийм газартай талхээрт гэдэг юм уу. Нутгийнхаа хамгийн сайхан ургамал цэцэг дэлгэрсэн усунд нь мяралдсан ийм газар очиж амардаг. Ингээд энэ тэндгүү голисон өтгөн хайцсан. Тэгээ нэг нь нөгөөгийнхөө одоо тавьсан мен дээр гიშгчих гээд гарнат мен дээр гიშгдэх гээд явдаг ийм хүртэл байгалийн бузралдаг. За энэс хамааралтайгаар бид байгаль дэлхийгээ сүртэгдэг, гомдоодог оюуны тийм ээ. Байгаль өөрөө оюунтай, ухаантай. За аливаа нэг амьд бодгол нь бол сүнстэй юм. За сүнсгүй нэг нь хөдөлгөөн хийж чаддаг ургамал цэцгээс авахулаад хөдөлгөөн хийдэг. Энэ нь бол эзэнтэй юм. Тэр эзэн нь бол одоо савдаг, шавдаг, шивдэг, навдаг гэх мэтээр нэрлэж байгаа энэ оюунууд байдаг.
ухаанууд байдаг. Энэний нээлбэр нь ухамсар болдог. Ухамсарын биеуд байдаг. За энийг ариун байлгах нь бол хүний сэтгэл юм. Чин сэтгэлээсээ энд ханддаг байх хэвээр. Тэгээд нэг ургамал цэцэг гიშгхнээ чиглэл энэ одоо эзэнгүй юу гэдгийг тийм ээ. Ямар нэгэн оюунгүй ухаангүй юм шиг өөрөө их мунхаг сэтгэлээсээ болоод тэр байгалыг их гомдоодог, хохироодог юм байх. За ингээд жишээлх юм бол Монгол хүн ерөөсөө одоо жишээлбэл бид хүүхэд байхад адуунд мордоод уул хангайдаа уулын өрөө дээр гарч адуугаа дурандж чад буудах хөд нэг жалга судагт буугаад нэг хүн дээр бие засах боллоо гэхэд нэг жоохон онгилоод одоо гутлах юу гэдэг юм тийм ээ. Барьчаа одоо зэвсэг юм байдаг юм бол тэргээрээ нэг жоохон онгилоод газар жоохон хонхоолж онгилж хаад нэг алгын шинэл газар шүү дээ хонхоолж онгилж байгаа. Тэгээд тэндээ одоо өтгөн шингэнээ гаргаж чаад. За одоо бол бос нойлын цаас юу байдаг юм тийм ээ. Тэр алчуур юм аа тэрэн дээрээ дарж хийж байгаа. Дээрээс нь буцаагаад шороогоор нь болж чад яваад өгдөг байх хэрэгтэй шүү дээ. Адаглаад ингэх юм бол бие биенийх ингээ тавьчихсан мэн дээр гарнатан дээр гიშгчих гээл тэрэн дээр нь онж хөрөг очихгол хүүхдүүд маань ингээл жихэлдээл шахалдаал нөгөө хан цоцтой нөгөө хануулсан хоёуланд дургу гэж нэг байдаг. Ийм мэтэр ингээ байгаль дэлхийгээ бузарлаад байдаг. Ийм болдог. За ингээ тэр эзэнгүй юм шиг тийм ээ. Өөрөө эзэн нь юм шиг мөртлөө их муухай зэрлэг харгас цэвдэг сэтгэлгүй хандаад байдаг. Энээс болж бид нар бол маш их доройтдог, маш их гунддаг, гутардаг. Энэ бол сэтгэлээр ерөөсөө чин сэтгэлээрээ тэрэнд хандахгүй байгаа ч гэсэн цаана нь оюун ухааны хувьд тиймэр сүр сүлдэнд доройтчихдаг ийм байдалд ордог юм аа. Тийм учраас Монгол яс заншил альва нэгэн зүйл эзэнтэй юм эсвэл сүнстэй юм. Тэрнтэй зөв хандаж сураа гэж ингэ заалгадаг. За майхан одоо хатгаад майхан бариад гол усны одоо зах хөвөнд томлоо гэхтэл тэрнийг өглөө нь босоод майхныхан шон гадсыг зоосон гадас шон байдаг юм бол түүнийг бүгдийг сугалж аваад морин аргамжаад өглөө нь мориныхаа аргамжааг суглаад мордохдоо аргамжааныхаа гадасны нүхийг битүүлж өглөө дээрээс нь сайхан дэвслээд ингээд амтан мал амтан хөлөө хийж хугалах вэ гэсэн инэрл. За дээр нь энэ ижи дэлхий ижи маань идүгэн дэлхий ижи маань өөрөө амтай ухаантай ухамсартай юм шүү гэдэг учраас өргөс шааж онцоход таны бие рүүч гар хороо руу чинь өргөс шаачих бол ямар байх вэ? Тэгээ тэрнийг авахгүй байгаад байвал ямар байх вэ гэдэг ийм бодлоор байдлаар бидний хүүхэд байхаас хүмүүжүүлдэг, заадаг, сургадаг ёс заншилтай байсан. За тэгэхээр шон гадаас шаачхад тэгээд бураг тэрнийг авахгүй тэр чихэр нь хаяад нүгээд ингээд итүгэн дэлхийн ээжийнхэн арьс хөрс рүү зүгээр л байхад нь зүгээр шааж орчихоо тэгээд яваад өгдөг. Тэгээд болохгүй зөрүүлээд яадаг үлээ тийм ээ. Тэвнэр гатхна гэж хэлдэг. Ингээд сэтгэлгүй хандаснасаа болоод бид нар байгаль ээжийн цээрлэлийг хүлээгээд байгаа нь шүү гэж тийм ээ. Тийм учраас одоо Монголын өвдөцийн тэнгэр үзлийн гүн ухаан ахуй ёс заншилтай байсан энэнийг цэцэн мэрэгэн гүн ухаандаа хэлэхдээ уул усан дан уягдаж амьдрахгүй бол гэргийг амьдрал гэгээр л ургамал өвсийг ус өвс ургамлыг хариуцж хамтаараа хариуцж амьдрахгүй бол гэгээр л гэж тийм ээ. Энийг хайрлаж инэрч амьдрахгүй бол гэгээр л гэж байгаа. Тэр байтха зуд турхан болсон газраар явхтаа энийг өрөөгöd зуд турханы нарлагдаг задийн ухаантай гангачиг болсон газраар энийг гараад яваад өнгөрөхдөө энийг өрөөгöd уул усанд нь ургамал цэцэг өргөл дээжэн өргөөд ингээд эрүүл сарвал болгоод тэр гангачгийг хүртэл тайлаад явдаг ийм задийн зад өрөх ухаан гэж энэ эрдэмтэй байсан. За энийг л бид нар одоо мартчихад байгаа. Хайчаад байгаа. Тэгээд үр савтан бид нар зааж өгдөггүйгээс болоод байгаль дэлхийн ээжтэйг их балмад харилцдаг. Тэгээд одоо тэр хайсан тарьсан муу хог шаар ялгадснаас авахуулаад тэгээд тэр байгалыг бузарч чад яваад өгдөг. Танаа гэрт орж ирээд хүн хамаг байдаг бохироо хогоон тэрч орж ирээд оруулж хайчихаа тэгээд яваад өгвөл ямар байх вэ тийм ээ? Энтэй л адилхан.
За ийм учраас бид байгаль дэлхийтэйг зөв харилцаж одоо гоё тансаг байгаль дэлхий эжигийн идэвхүн дэлхий эжигийн хайрлаж тэрнтэй чин сэтгэлээсээ харилцаж хандаад явсан суусан газар чинь ямар нэгэн хоггүй, ямар нэгэн бохиргүй ийм байгаасай гэж. За ингээд мэдээж хэрэг тэрнийг одоо ингээд зэрэгцээд ингээд нэг гол дагаал 10 20-ороо 30 40-ороо ингээд гэр бүлээрээ ингээд машинтай унаатай очиод тэр байгаль дэлхийг одоо эвдээл, химхлээл, бузарлал тэгэл ичхад л яваад өгвөл тэр хүний араас тэр удам ухсааны араас тэр өр хүүхдийн чинь араас заавал нэхэл очт юм шүү гэдгийг л мэдэж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо байгаль дэлхий цээрлүүлдэг юм шүү гэж. За ингээд энэ талаар л бид одоо ярилцах юм. Ингээд одоо 10 минутаар оршил ярилцж байгаад одоо ингээд цааш нь үргэлжилдэг ёс уламжлалаараа. За ингээд одоо манай энэ ээлжид лайванд орж ирсэн та бүхний амар амгалан айлтгая. Тэгээд аялахтаа сайхан аялаж баяр цэнгэл наадамдаа сайхан баяр цэнгэлж наадаж байхын тулд байгаль дэлхийн ээжтэй хайртай байя гэх сэдвээр. За ингээд энтэй мэдээж асуулт хариултаар ярилцаад явуул их гоё байна. За урд нь манай одоо пэйж групп лайваар орж ирсэн улсуудын энэ сэдв лайвны сэдвтэй холбогдуулаад асуулт тавьдаг. Энэ асуултуудыг цуглуулад ингээд орж ирэхээр нь бид дээргүүлээд хариулж байгаа юм. За энэ дээр уул овоо таарлтвал яаж харилцаж юу өргөх вэ гэж. За өргөл ерөнхийд нь өргөл гэж нэрлэдэг тийм ээ. За одоо ингээд одоо хүний нутагт юм уу харь орт хүний нутаг өөрийн нутаг руу явж байхад хүний нутаг дайраад өнгөрөх ч юм уу ингэхээр уул даваагүй давна аваа шүтэн таарлтан тийм ээ. Тэгэхээр буугаад нэг баахан эдээ шүүс авааруу цацдаг. Энэ биш шүү. Энэ чи хангай дэлхийг тойруулаад өргөлөө өргөдөг юм. За өргөл өргөхдөө бол тэнгэрт өргөдөг нь бол сүү өглөө нарнаар бол халуун цайны дээж 2. За явдлын хүн бол бас одоо хээр гадаа суугаад цай ундаа чанаад уулаа. Тэгэхээр халуун цайныхаа дээжийг жоохон аяган тээж тавиад дээжийн аяган тээж тавиад зөвхөн аяг савндаа хийж тавьж байгаа жоохон зөөгтөд ирэхээр нь халуун наранд өргөдөг шүү. Тэгэхгүй бол халуун их халуун юм өргөхдөө гангачиг болно гэж ингэж их халуунд мэдээж их халуун цай уугаад ахэр бид нар яадаг вүлээ тийм ээ. Улам л хөлс хоождог шүү дээ. Энтэй адилхан. Тэгэхээр халуунд халуун юм өргөхдөө дэлхийн ээж минь улам хатан шүү гэсэн бэлэг тэлэр ингэдэг. За ингэхээр уул аваанд өргөж байгаа өргөлийг бол сацул өргөх, өчл өргөх, зулаг өргөх, цацал өргөх гэж одоо 3 нэрлсэн, 4 нэрлсэн байдаг. Энэний тухай бид нар бас урд нь цувралаар явж ил байсан юм байгаа. Тэгэхээр цацал өргөх гэдэг бол одоо явдлын хүн аваа даваа гүвэн дээр нутгийн хүний нутгийн овоон дээр очиод ямар өргөлтөөг нь мэдэхгүй бол бор өдөө өргөнө гэдэг бол явдлын хүнд бол бас их тийм хамаагүй хийдэг зүйл биш. Тийм учраас дандаа цагаан өдөө өргөдөг. За ингэхээр овоо таарах юм бол бид яллаа, тэнгэрүүд яллаа гэж тийм ээ. За энийг бол боддын гүн ухаанаар бол хоржилоо гэж хэлдэг. Бид яллаа гэсэн үг байсан тийм ээ. За энийг монголоор хэлнэ хоржилоо гэж тийм ээ. Бид яллаа. Одоо сайхан явж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэнгэрүүд яллаа. Өвөг дээдс маань сайн сайхан биднийг ивэж байгээ гэсэн үг шүү дээ тийм ээ. Ингээд овооны ихэн танд дэрэг олзны ихэн мань дэргээ гэд чулуул өргөдөг байхгүй юу? Овооны их гэдэг чинь чулуугаар бий болдог болохоос их одоо эдээ шүүс өргөснөөр их одоо хадаг яндар уйснараа болдог юм биш. За тэгээд нөгөө хадгийг одоо бэлэгдэл болгож бивэндэн одоо багштаа шар хадаг, ижидэн цагаан хадагч гэдэг юм уу тийм ээ. Хангаа дэлхий одоо найз нөхөд хүн амьтантай уулзах учрах эрөөл бэлэгдлийг бол цэнхэр хадгаараа голж ингэж явдаг шүү дээ. Тэгтэл тэрний чинь энэ тентхийн уул усанд мод чулуунд аваачиж уяад л тэгэл амьд модыг одоо багал зурдаж халаад л ингэж өгдөг юм биш ээ. Тийм учраас овоонд өргөж байгаа өргөл бол ерөөсөө чулуу. За уулын хангаан эздүүдэд бол тэр эзэн савдгууд нь унаагаан унж ирдэг учраас
альва нэгэн эдээнийхээ зөвхөн дээжийг овооноос нь тойруулаад хангаад нь өргөдөг юм шүү. Тэрнээс овоо руу цацаад тэрнийг нь бузарлаад бохирлоод хогийн тамтай шиг юм болгоод юм уу тийм ээ. Тэр нь нөгөө одоо жишээлбэл сүү, арих, идэ, чихэр, жимс, боо, борцог тэгээд дээрэс нь мах авчиад овоо руу өргөх юм бол энэ шиг бузар байхгүй. Тэрэн дээр ялаа батах нь хамаг муу муухай цугладаг. Энийг асахгүй гутах буюу цацал гэж нэрлээд идэг. Ийм бас цацал өргөнө гэж тийм ээ. Одоо тэрнийг сацул өргөнө гэхээр сацаад ул өвтөгөн холбогдно гэсэн утгатай учраас тэнгэрээд өргөж байгаа юм бол сүүгэн одоо сацулаан өргөё гэж өргөн тийм ээ. За ийм маягаар өргөх ёстой юм. За ингээд овоо хайрхтуудын эздүүдэд нь унаа болгож ирдэг онгодууд болоод тэнгэрээс бууж ирж байгаа унаа онгодууд бас унаа ундаг. Тийм учраас тэр унаанууд нь байгалийн ямар нэг амтан байдаг. Одоо могоо хорхой шавжнаас жавхуулаад унж болно тийм ээ. Лус. Одоо лусын унаа бол могоо урт. Тэгээд тэрний чинь одоо нэрийг хүртэл зээрлж ялж урт хорхойч гэдэг юм уу тийм ээ, хангайч гэдэг юм уу, ийм их тэр зарим нутагт янз янзаар нэрлэн хайрхан ч гэдэг юм уу. Ингээд тэр амтан иддэг ийм юмыг л өргөдөг. Энэ зөвхөн дээж өргөнө гэж хэлдэг шүү. Тэгтэл чинь нэг л их арвин одоо юм өргөөд иснээр болдго юм шиг бодоод байдаг. Үгүй шүү. За ингээд хангаа дэлхийд нь цэцэг ургамлын үрийг хүн хариуцахгүй, өвсний үрийг хүн хариуцахгүй юм бол өвс үнгөө болдгоо. Өвс үнгөө болох юм бол зуд турангай болж тийм ээ, ган гачиг болж мал амтан турж эцэж зовж зүдэрдэг юм гэж хэлсэн байдаг юм. Тэгээд таван тарианы үр буюу ургамлын үр, цэцэг ургамлын үр. Чингис хааны бол их Монголын Чингис хааны 10 зуутаар явж байгаа цэрэг булганы богцонд нь тусгай ургамлын үр явж байдаг. Хүний өөр ингэж ялгадаггүй дэлхийн ээжигээ нэг л гэр бүл гэж үздэг байсан учраас ган гачигтай цөл дундуур гараад өнгөрөхтэй ч юм уу ургамлын үр зацаа явж байгаа. Тэр ургамлын үр нь хэдэн 10 жил болсон ч гэсэн тэр газар хөрсөнд шингэж байгаад дээр нь одоо тэр ургамлын үр цацхад одоо жишээлбэл шувуу түгээд ингээд идээд явхад нэг 5 үр цацхад 5 3-ыг идээд 2-ыг булаад явдаг байхгүй. Энд чинь байгалийн зохицолтолгоо юм. За ингээд тэр нь сүүлд нь хур тийм ээ, агаар тэнгэрээс хур тундас орохдоо тэр нь амтан иддэг нь идээд одоо хорхой шавжнаас авахуулаад иддэг нь идээд тэгээд үлдсэн одоо газар шороо хөрсөндөө шингэж булагдаж үлдсэн нь бол ургаж байдаг ийм ургамлын үрийг цацдаг юм шүү. За энд бол цагаан будаа ордогчгүй юм шүү дээ. Цагаан будаа ургахчгүй. Цагаан будаа гэж боловсруулчихсан тутрах гэх тийм ээ. Цагаан будааг боловсруулчихсан ургадгүй будаа бол бас өргөлд ордогчгүй л байсан ийм юм. Дамаа цагаан будааг бол бурхны шашинтай үед бол бурхны идээгээд өргөлд оруулдагчгүй ийм байсан юм аа. Тэгэхээр тэгээд хангаа дэлхийдээ өргөдөг өргөлийн хамгийн дээд нь бол тэр 5 тарианы үр гэж ярьдаг тийм ээ. Амуу будаа, арвай будаа, хошуу будаа гэдэг одоо obvious гэж нэрлэдэг орсоор хошуу будаач гэдэг юм уу тийм ээ. Ингээд энэ амуу будаа гэхэр чинь амуу будаа гэдэгт улаан будааны гурил хийдэг улаан будааны олон төрөл сортууд байна. Арвай будаа гэхэд чинь халтар арвай, хөх арвай, хар арвай гэж байна. Энэ бүгдийг нэг 5 зүйлийн тарианы үр одоо хошуу будаа гэхтэл одоо овёс байна. Одоо эдшний овёс хүртэл байдаг тийм ээ. Энэ мэтийг өргөчгтөр иддгийг идээд байгалийн амтан ургамал одоо юу амтан шавж хорхой шувуу нас авахул идээд тэгээд үлдсэн нь ургаж байх хэрэгтэй юм. Ийм өргөлийг хамгийн дээд өргөл гэдэг юм. Хангаад өргөдөг хамгийн дээд өргөл бол тэр ургамлын үр, өвсний үр юм шүү. За сайхан байгальд зэрлэг ургамлын онгон дагшин зэрлэг ургамлын үрийг эндээс нь аваад тэнд нь аваачаад байхгүй газар зацаад явбал байгаль ижидэн өргөдөг хамгийн сайхан өргөл энэ байдаг. За энийг одоо зөв хийж явж явах хэрэгтэй юм. За ингээд идээний дээжийг үл тэр хангаа дэлхийн шуу шаазганаас авахуулаад идээл тэгэл бэлрүүн буугаад явхад л тэрнийг амтан идээл цадаал дуусаал тэр хангаа дэлхийд одоо бохир болдоггүй, өмхөрч илжирдэггүй ийм л идээний дээж. Голцоо цагаан идээнийхин дээжийг тийм ээ. За борцгооч гэдэг юм уу, хуруудан өргөөд явдаг ийм л байсан юм аа. За энэ мэтэр дээж цацал өргөх гэдэг мэтэр ингэж явна. За яруу хүн овоон дээр гараад, даваа гүвэн дээр гараад тэгээд уруудахтаа алтан шар зам нь өлзөө
буяндан багтааж ээлвэлээр хайрлах болтугай гэд аягаар буюу шанагаар сүүрхийг цацал гэж хэлдэг юм. Яруу хүний хангаа дэлхийд нь шингээж өргөж байгаа өргөлийг бас цацал гэж эрэг талаас нь хэлдэг юм. За тэгвэл уул юуда хот суурин их олон хүнтэй газар нэг том аяг шанагаар гаргаж ирэл сүүргөөл хүн амьтны дээл хувцс руу цацаад байвал энэ асах гутаахан болчихдаг. Одоо энэ орон сууцны хам хаалга цонхруу тийм ээ дээрээс нь цацж байгаа доошогоо тэгэл доор нугаа машин тэр хүний биен дээр очиж тусвал энэ бозор болдог тийм ээ. Тэр байтхан сүг усан дөргөж өрөөсөө болдог. Тэгэхээр Чингис хааны их засаг хуулинд бол цаазал гэсэн байдаг байсан шүү дээ. Сүү цайны дээж буюу эдэний дээж усан дөргөдөггүй. Ийм усанд бол ерөөсөө өргөдөг өргөл нь 9 эрдэнэ буюу одоогийн Төлцсэнгийн зай гэж нэг юм би тийм л юм өргөдөг байсан. Өргөдөг одоо шашнаар бол за гол устай газар бол 9 эрдэнэ өргөөд явж болно. Хүн түүгээд авчихгүй гар тийм ээ. Нуур усанд нь бол их тайлга гэж үлдэхээр 9 эрдэнэ өргөдөг ийм ёстой байсан юм л та. За ийм мэтэр. За энэ асуултуудыг зөв хариулаад цогцтой бөгөөд товчхон хариулахыг үгүй. Гол устай харилцах соёл, усны хор гарах тухай, гол усны өргөл юу байх вэ? За гол усны өргөл бол мэдээж ерөөсөө 9 эрдэнээс өөр өргөл байдаггүй. 9 эрдэнэ чулууны 5 эрдэнэ бол усыг шинээр төрөөлж өгч байдаг. Төмрийн 4 эрдэнэ бол гол ус нуур тээлийг бол аршаан болгож ионжуулах буюу амжуулж байдаг. Биологийн амьд цэвэр ариун болгож ингэж өгч байдаг. Ионжуулна гэдэг нь нөгөө цэник оруулна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм учраас Төлцсэнгийн зай гэж тийм ээ. Энийг одоо бас буруу нэрлээд байдаг юм лээ. Төлцсэнгийн илэс энтер гэдэг. Тэр бол Дөнгөрийн хот мандлаас авахуулаад олон хот мандлууд байгуулаад тэрний одоо эрдэнэсээр бий болгосон, үрдсээр бий болгосон ийм зүйл. Энэ бол усыг аршаан болгож өгдөг чанартай ийм юм. За гол устай харилцах соёл гэдэг нь бол тэр усыг заавал аргадаж гуй тийм ээ. Одоо шиг бол явдлын дунд ингээд гармаар гарах боллоо гэхэд бууж суугаад тийм ээ. Тэгээ сайхан уснаас нь магната хүргээд аршаан болог тэгээд амсаад ингээд усан дондор туулаад гардаг ч юм уу тийм ээ. За ингээд аршаан болог гэдэл ерөөхтөл тэр гол устай зөв харилцаж байгаа ийм юм явдлын яруу хүн бол тийм ээ. За усанд орно гэдэг бол бас одоо яг эд наадмын үеэр усанд одоо календар хуанил дээр бол усанд пагшаг орох гэдэг тэр тангууд хэлээр бичсэн юм байдаг юм. Тэр пагшаг гэдэг бичсэн байдаг. Энэ бол усны ариун аршаанлаг чанарыг ургамал нь үндсээрэн шимж сороод усны одоо сүүг гэсэн үг тийм ээ. Газар итүгэн дэлхийн ээжийн сүүг нь нэг чинь одоо ус төрөгчийн гээлээ буюу нөгөө усны тос гэж хэлэх юм тийм ээ. Энэ усны тослог энийг одоо нөгөө ургамал маань шимээд тэгээд нөгөө ургамал чинь наадамнаас өмнө эхлээд соёолн тэгээд бутлан тэгээд одоо гол хатгах нэгэд нөгөө саваан бэлдэн нөгөө үрэндэн ургамал жимс үрэндэн бол нөгөө гатуу газар ижийнхэн сүүг шимэж татаж ирээд шахаж байдаг сүүн болц гэж тийм ээ. Энэ хүртэл ус хор болдог. Усны хамаг шим дээшээгийн ургамал чилжсэн байх үед нь усанд ордоггүй ус хортой шүү гэд бидний хүүхэд байхад бүр хоригддаг байсан юм. Энэ бол одоо энэ жилийнх бол 11-ээс 19-ний хооронд 7 хоног байгаа. Энэ хооронд бол усанд ордоггүй ийм байжээ. Тэгээд усны хор арилаад ирлээ. Тэнгэрийн дуу гараад усны хор арилаад ирэхдээ нөгөө цэцгэн дэлгэрээд ирэнгүүт эргүүлээд нөгөө тийм ээ навч цэцгэн бүрэн дэлгэрээд ирэнгүүт үрийнхэн сав буюу одоо энэ чинь хүний бол эсийн уутан цар гэдэг юм. Нөгөө үр эсийн буюу жимсийн жим эс үр эс гэж хэлээд байгаа юм тийм ээ. Энэ нь боловсрох савн бэлэн болоод тэгээд тэрлүүгээ сүүн болцаанд татаад ирэхдээ тэнгэр агаараас хур авдаг тийм ээ. Нарнаас иршим энерги авдаг болоод ирэхээр өнөөтхийгээ усны хор арилаад ингээд хамаг шимийг нь ургамал татаад одоо хамлаа одоо буцаагаад яах нь цэцэг боловсроод тийм цэцэг нь боловсроод дотор нь уутанцэр нь боловсроод сүм болцоонд дуудаад сороод дээш нь одоо ургамлынхаа цэцэг үрэнд аваад ирлээ. Энээс хойш ургамлын
нөгөө итгүн дэлхийн ээжээс сордог хамаг шим нь усандаа үлдэж эхэлдэг. Ингээд усны хор гардаг. Ийм учраас тэрнээс хойш гол усанд орохыг зөвшөөрдөг ийм байсан шүү дээ. Тэгээд наадмаас өмнө одоо усанд орохыг бол бидний хүүхд байхад хордог байлаа. Одоо бол хаврууллаа аваачаад хүүхдээ усанд аваачаад булхаад байдаг. Тэгээд харшил, элдв янз бүрийн өвчин, арьс хөрсний өвчин, тэгээд дотоод ийм өвчин. Энийг л усын хорлол буюу усын нэхэл гим энэ төр гэж яриад идэх юм. За ийм учраас усанд орохдоо хүртэл ёс зүйг цагтдаг байсан. Энэ нь бол нөгөө усантай харилцах усны ухамсарыг өндөр дээдэд одоо хүндэтгэх соёл буюу чандамн зэндмэн эрдэнэ гэж төрийн бэлэгдэлтэй оруулсан хиймэрийн нуруунд дээр ачсан энэ ус бол чандамн эрдэнэ гэж тийм ээ алт эрдэнэс алмас эрдэнэс илүү ариун нандин одоо хүндэтгэж дээдэлдэг ийм ёс байсан юм шүү. Ингээд энийг мэдэх юм байгаад ирэхээр ус руу юу хамаагүй хийдэг. Тэр байтхан усан дотор орчход хамаг байдаг хэр хураан угаадаг машин тэргийнхээ тос юу байдаг юм тийм ээ хамаг одоо химийн хорыг авчиж хийдэг ийм бузар булаагаас болоод энэ дэлхий уух усны цэвэр усны хямралд ороод цэвэр ус байхгүй болоод ингээд одоо өвчин гам шиг дийлдэхээ гадарч байгаа. Одоо Африкаас авахуулаад тийм ээ. Ийм болж байгаа шүү дээ. Тэгтэл Монгол бол дэлхийн 9 мөрний эхийг цэвэр ариунаар нь сахидаг үндэстэй шүү гэж хэлээд ингээд одоо жишээлх юм бол байгаль далай дэлхийн цэвэр усны нөөцийн 20% агуулж байна гэж. Тэгтэл байгаль далайг тэжээж байгаа нь манай агуу их хөвс юуны сэлэн мөрөн дэлгэр мөрөн гэдэг ингээд тийм ээ энэ гол усуудын сэлэнгийн ай сав гэдэг хөвсгөл далайгаас мөн буюу тэгээ усны их дээд далай ээж гэж нэрлэдэг. Эндээс маань их авч байгаа энэ ариун чанарт ус шүү. Тэгтэл хөвсгөл далайгаанд тойроод өчнөө жуулчны бааз байгуулад бохирон тийм ээ ялгацсан хогоон гэж тэр хөвсгөл далайраа хийгээд байх дээр яах вэ тийм ээ өөрт чинь аяганд чинь хийсэн цайг бас шисэрийн зураад өгч байгаатай адилхан байдаг байхгүй юу. Ийм мэтэр одоо байгаль дэлхийн ээжийн усны ухамсарыг бузарлаад байвал ийм л болно. Тэгээд лусын хорлол гэм нэхэл гэдэг бол лус өөрөө нүдгүй байдаг учраас тэр ард түмнийг тэр чигээр нь шийтгэж байдаг. Тэгэхээр энийг одоо Монгол усны ухамсартай харилцах, устай харилцах соёл, лустай харилцах соёл дом бол тэр байтхан лусад одоо ингээд халуун хушуут малаар одоо адуу хондлоо дэрэн хоёр нүдтэй адуу юм уу тийм ээ буурал цоохор адуунаас хондлоо дэрэн хоёр нүдтэй адуу юм уу зулай дэрэн цоорхотой дун хар хонч юм уу тийм ээ нэг бол нөгөө Монгол банкар шиг дөрвөн нүдтэй хөмсөг сормуусан цагаан харталгоотой бордлоготой тийм ханиар лусад нүд өгдөг. Тэгээд нэг бол ус одоо нөгөө нууранд аваач жоохон цангааж ягаад тэгээд нэг ёс үлдээд нөгөө эрдэнэс усан дөргөж байгаа. Тэгээд гууж аргадаж байгаа. Тэгээд за бид гим хийгээгүй шүү. Тэр гэмтэнгийн одоо таньдаг нүдтэй болоорой гэд лусад нүд өгөх буюу лусад одоо зэтэр өргөнө гэж нэг юм ёс хүртэл байсан шүү. Энэ бол шашны юм биш шүү. Энэ эрт дээр үед шашнаас өмнө монголчуудад байсан юм шүү. Тийм учраас төрийн 7 эрдэнэ гэж тэр чандамн эрдэнэ гэж усны атом молекулын тийм ээ хэлхээс хүчлэгчийн атомтай нэгддэг чандамн эрдэнэ H2O чандамн эрдэнэ гэдэг усны нэгдэл далай болдог. Энийг бол нөгөө хөх торсыг буюу хөх тэнгэрийг бий болгодог. Энэ торсын бэлэгдэл нэгдэл хэлхээсийг бидний нөгөө хиймор гэж нэрлэдэг ухамсарын биений хөх торсыг хэлэхдэг энэ нитрин энерги гэж пицэг нэрлэдэг хийм бол ухамсарын хийм аль хийм устрагчийн гели устрагчийн тослог устрагчийн уураг гэсэн үг байхгүй юу тийм ээ устрагчийн даавар гэсэн үг байхгүй итгэн дэлхийн ээжийн даавар энийг нь одоо хүндэтгэхтэй энийг хэлхэж зөв хэлэхэд тэгээд нөгөө лусын нүд гэдэгтэй энэ одоо тахил өгснөөр бол одоо нөгөө нүд өгснөөр лусыг нүдтэй болгож өгснөөр одоо тэр хэн гим хийж өгнө гэдгийг таньж энийг одоо ялгаж цээрлүүлдэг лусын хорлол гэдэг юм тийм ээ ялгаж энэ нөхдүүд лусад усанд хор хийсэн байна тийм учраас энэ нөхдүүдийг нь тэр нүдэрийн таньж барьж аваад шийтгэдэг ийм шийтгэл байдаг юм. Тийм учраас лусад зэтэр өргөн гэж ингэж хэлдэг. За энэ одоо зурган дээр харагдаж байна. Нөгөө устрагчийн атом молекул гэдэг чинь энэ шүү дээ тийм ээ. 570 мянган санах хойтой 480 мянган мэдээлэл боловсруулах
хавтан тайшуу гэдэг энийг шинжлэх ухаан нотлоод ирж байна. Энийг л Монголын өвгдөөс бүр эртнээсээ нааш мэддэг байсан учраас оройн дэд шүтээ ингэж энэ чамдман зэндэмн эрдэнэ хэлсэн. Энэ нь хоёр нэмэх тийм ээ. Нэг оотоо нийлээд хасах. Ингээд энэ ус төрөгчийн молекул болдог байгаа. Энэ 570 мянган санах ой гэж байна шүү тийм үү. Тэгэхээр таны хийсэн гмийг энэ хадгалж байдаг шүү. Тэгээд ямар нэгэн нөхцөлд эргүүлээд шийтгэл болгож тань өгдөг шүү. Танд өгөөгүй бол удамд ч өгдөг шүү гэдгийг сайн санаж энэ байгаль дэлхийнхээ усны ухамсартай харьцдаг соёл бол ийм өндөр байсан юм. Тийм учраас 800-ны тэртээд Чингис хааны төрт ёсонд Чингис өгөөдөө төрт ёсонд бол төрийн 7 эрдэнэ гэдэгт энэ чандман эрдэнэг за энэ одоо яг чандман эрдэнэ дөрөөрөө байж байгаа нь энэ 3 оруулсан байдаг. Тусад нь нэг оруулаад энэс нь ингээд гал бадарч байгаа, гэрэл сацарч байгаа. Усыг нөхөрлүүлдэг байсан юм шиг. За энэ хий морийн нуруунд дээр ачаатай байгаа. Зэндмэн эрдэнэ гэдэг энэ байж байна. Энэгээр нь тийм ээ. Усны атом молекул чинь ийм их мэдээллийг агуулдаг юм шүү. Тийм учраас энэ усны атом молекулыг цэвэр ариунаар нь хадгалах 5 хэмжээст 5 ухамсарт 5 энергитэн юм шүү гэж хизээнээсээ алтайгаас үүссэн Монгол ийм байсан шүү гэдгийг одоо бидний өвгдөөс төрийн 7 эрдэнэтэй 3 оруулсан байдаг юм. Энэ дангаар нь чандман эрдэнэ гэж нэг оруулаад энэ морины нуруунд дээр хиймор гэж нэг оруулаад энэ бол хязгааргүй хурдны мэдээлэл таны бодлын мэдээлэл юм шүү. За ингээд өөрийгөө хуураад тийм ээ өрөөл бусдыг хуураад байгалыг хохироогоод байвал эн чинь өөрөө нүдтэй. Тэгээ сансарт байгаа нь бол Асуурын тэнгэр буюу одоо жишээ нь өмнгийн 33 хан хурмас гэдэг чинь бол нүдтэй юм аа. Харин нуур дээлд байгаа нуур гол усанд лусын 8 аймаг гэж хөх лусын 8 аймаг гэж хэлдэг. Энд бол нүдгүй юм шүү. Тийм учраас нэг гэм хийх юм бол нийтээр нь цээрлүүлдэг. Тэр нийтээр нь цээрлүүлэх ёсноос нь гэмтнийг нь олж онож гисгээж өгөөрэй гэж лусад зэтэр өргөдөг ийм ёс байсан юм шүү. За ингээд хангай дэлхий гуул усанда одоо нөгөө манай бөөгөн удагдууд зайрангууд одоо жишээлбэл одоо Бурятын бөөнөр бол лусын усны ухамсарт бол өндөр соёл боловсралтай байдаг. Ингээд бүх лусад нүд өгсөн шүү. Тэгээд та бүх лусад нуур усанд нүд өгсөн шүү. Зэтэр тавьдсан шүү. Тэгээд зэтэр тавьсан бол тэр таныг яг энэ ийм гэм хийсэн байна. Энэ усан дотор баацсан шийдсэн байна гэд таныг шийтгэн, таны ур удмыг шийтгэн шүү. Энэ бол үнэн хатуу цайрлал. Энэ бол харын хаалга байхгүй шүү. Тийм учраас усны ухамсартай зөв харилцдаг ёс заншил соёлоон бариараа гэсэн үг байхгүй юу? За аялаж явахдаа дайраад өнгөрөх нутаг усандаа өөрийг яаж таниулах вэ? Орчин цагт олон газраар аялаж залуучууд хүүхдүүд минь энэ ёсыг энергийн хуулийнхан талаас тайлбарлаж өг. За энэ саяны ярьсан зүйл байна тийм ээ. За тэгэхээр өөрийг нь таниулна гэдэг нь за би гэм хийгээгүй шүү гэдгийг нь таниулахтан аршаан болог гэдэг гурав шившээд амсчаад дух магнатаа хүрчихээд амсчаад ингээд усан дундуур туулаад гарах бол тэгээд дараа нь гараараа тийм ээ. За энэ зүгээр чинь би нэг гараадах яа. Бохор юм хийгээгүй шүү ингээд одоо энэ ус гол маань энэ нуур тэйл маань ариун сайхан аршаан байх болтугай гэж өрөөгд тэгээд туулаад гатлаад гараараа гэсэн үг тийм ээ. За ингээд өөрийнхөө нэрийг хэлэхдээ тийм ясны, тийм ураг овгийн тэрний тэр бий байна шүү. Ус лус мань одоо ээл ивэлдэн багтааж хайрлах болтугай гэж ингэж хэлээд тэгээд одоо аршаан болгоод за ингээд одоо хэрвээ тэр нуур тэйл дахилах их тайлга дээр таарах юм бол одоо тэр төлцөн өргөн гэдэг юм уу тийм ээ. 9 эрдэнэ өргөдөг ийм ёс байсан юм шүү. Өөр юм өргөхгүй шүү тийм ээ. Ийм л юм байна. За аваачаал тэр будаа юу байдгийг энийг усанд өргөдөг юм шүү. Уснаас 100 метрийн холд бол тэр одоо сацул ийм өргөдөг шүү. Ус руу бол ерөөсөө 9 эрдэнэ л өргөж болно. Одоо 9 эрдэнэ ёсуудынгийн чаддгүй маа гэхэд нэг жинхэнэ орлуулсан одоо нөгөө хулих юмнууд бол биш шүү. Тэр усыг ариусгахчгүй. Тэгээд нэг
бөгж аймгээ ч юм уу мултлаа шидэж яадаг тийм ээ, ийм л байдаг штэ. Шидэх юуха өргөж байдаг тийм ээ. Энэ бол нөгөө Бадар хундахт одоо алт мөнгөн аяг аймэг өгж сугалж өргөд байдаг ийм л юм ба штэ. Усыг аршаан болгож байдаг тэр дэлхийн ээжийн булчирхай нь бол тэр 9 эрдэнэ байсан. Энийг л өргөдөг ийм ёстой. Бүгдийг өргөж чадахгүй ч гэсэн ганц нэг юм өргөж болно. Үнэтэй сайтай юм гээд олдохгүй бол төл цэнгийн зай аваад явж байгаараа 5,000 төгрөгийн л үнэтэй байдаг юм. Тэнийг усанд өргөөд тэгээд усандаа одоо ёстой нөгөө булхаад цэнгээд наадаад ингэсэн байхад бол нэгэнтээ эхлээд өглөгийг өгчөө дараа нь ингээд ороход бол мэдээж бохирхуу орно тийм ээ. Тэгээд энийг одоо нэхэл дагалгүйгээр ингэж явдаг юм ёстой юм аа. За төлцөнгийн зайг бол үлдээлгүй өргөдөг ёстой юм. Нэг жижигхэн уудтай. За үлдээх юм бол араас нь нэхэл болдог юм гэж одоо тэр одоо шашны мэрэгдүүд бол ингэж үздэг тийм ээ. За энд за миний нүдний шил жоохон дутаад байна. Миний нүдний шилийг төхүүлээд өгүүлэх сайн байна. Манай туслах оператор нөгөө би жижиг бичгийг харддаггүй юм надад хараамуудад. Харанхуулж юм тэгэхээр. За одоо би сайхан харж байна. За асуулт. Лидер вест гэнэ. За лидер вестийн асуулт. Уул ус газар нутгаа ухаж төнгөснийг гисгээл цээрлэл өр төлөөсийг хэрхэн марагдуулах вэ? Аялаж амарч зугаалж яваа хүн бүрт зохистой үйл өргөл гуйлт юу байх болоо? Эрчмийн төвшөнд яавал зохилтой вэ? Зөвхөн орон нутагт суугаа яваа гэлтгүй монголчууд бүгдэд хандаж зөвлөнө. За яг үнэ. Бүгдээр одоо аялаж яваа хүмүүс бол төлцөнгийн зай гэдэг бол одоо алдад сайтай хамгийн дээд одоо тэр төлцөнгийн зай дүнхрийн хот мандал байгуулсан дүнхрийн дацантай газар байдаг юм шүү тийм ээ. Энэ аль нэгэн нутаг улс одоо харь ойрт. За тэгэхээр тэр төлцөнгийн зай төрөвчний чинь мухарт, богцны чинь мухарт явж байвал тэрнийг өргөөд гарахад бол хувааж таллаж өргөхгүй шүү. Нэг ийм жижигхэн ууттай байдаг. Ингээ хуруу орохтай нэг ийм ууттай байдаг. Тэрийг одоо нэг гол дундуур туулаад өнгөрөхөд нэгийг өргөөд л сайхан ерөөл гэдэг бол одоо өргөл байхгүй бол ерөөлөн өрг. Усны атом молекул 570 мянган санах хойтой гэдэг байгаа ш тийм ээ. Тэгээд өгсөн мэдээллийг чинь боловсруулдаг 480 мянган мэдээлэл боловсруул хавтан буюу хаардтай гэдэг байгаа ш тийм ээ. Энэ тэгэхээр тэрлүүн дандаа ерөөл өрг. Аршаан болог тийм ээ уул ус хайрхан техникийг минь аршаан болог ерөөл дандаа өрг. Усны дэргэд янз бүрийн зүхэл хараал муу үг битгий хэрэгэл. За ингээд өргөл нь бол 9 эрдэнэ байдаг юм. 9 эрдэнэ үнэтэй цайтай олдоц муутай болох учраас тэр болгон таарсан ус болгонд өргөөд явахгүй тийм ээ. Төлцөнгийн зайг бол одоо уул нь бол жилдээ нэгийг нутаг ус хангаа дэлхийдээ тийм ээ аль нэг нууртай газар өргөл бол маш сайн. За 9 эрдэнэг болоод энэ төлцөнгийн зайг тэгээд бүтэн жилдээ аялахад бол тэрний чинь одоо лосод өгч байгаа хамгийн том үнэтэй цайтай өгөл бол энэ байдаг юм аа. За тэр төлцөнгийн дүнхрийн хот мандлыг байгуулсан тэр төлцөнгийн элис гэдгийг чинь нэг бүр нунтаг элсэн жихэр тийм ээ нунтаг одоо давс шиг ийм нунтаг нарийн ширхэгтэй юм байгаа. Энэний нэг ширхэг үрдсэн хот мандал гэж тэр чинь номын дээдээр авшиг шүншиг шингэсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ бол ширхэг үрдсэн цэн алтны үнэтэй тэнцүү болтлон одоо шүншиглэгдэж 10 найлагдсан байдаг. Тэгээд тэр ус руу орохоор 9 эрдэнцийн үрдсээр хийдэг. Одоо тэрэн дээр нь бас одоо эрдэнэ 9 эрдэнд ордог ч гэсэн усыг ариусгадаг одоо жишээлх юм бол алмаз эрдэнэ тийм ээ болор эрдэнэ гэдэг юм уу тийм ээ мангартаам гэдгээс ахуулаад тийм ээ энэ бүгдээрийн ус төрүүлэгчд буюу усны ариун чанарыг хадгалагчд байдаг юм. Энэгээр бүтсэн учраас тэрнийг өргөх бол хамгийн одоо сайхан өргөл болдог юм. Нэг утыг нэг удаа жилдээ нэг өргөчихсөн байхад л бараг бүх төвшөнд усны өмнө гэм хийсэн байвал тэрнийг одоо ариусгаж идэг төлөөс болдог юм аа гэсэн үг. Тэгэхдээ дөлцөнгийн зай өргөчгöd ус руу муу муухай бохир бузар муу муухай сэтгэл хэр хураан хийгээд бай гэсэн үг биш шүү дээ. Дандаа усыг сайхан ерөөж ариусгаж аялаж яваа.
тэр одоо дэлхийн хүн төрөлхтөн судлаад баталчаад байна шүү дээ. Японы эрдэмтэн Ямамотогийн уснаас бүх хариу нь олдно гэдэг. Энийг бидний захын эмээ өвөө үр хөвгтөд зааж өгдөг ёс байсан шүү. Тэгээд энэ нь бол нөгөө усанд сүү цай гутгсан шанагаар ус гутгадаг, голын ус гутгадаг хүртэл юм байсан шүү дээ, тийм ээ. Энийг бид нар одоо мартчихад устай маш их буруу харьцснаас болоод бид нар одоо энэ зовлон бэрхшээлийн үүр уурхай болох буюу мунхагийн сэтгэл гэдэг бол хамаг муу сэтгэлийн сөрөг сэтгэлийн үр, тийм ээ, болж идэг. Ийм учраас энэ ёс заншил мэддэггүй хүн бол мунхаг тэнэг хүн яваад байгаа юм байхгүй юу? Энээс л ангижир ёс заншлаа сайн мэддэг бол мэддэг нэг нь үр хөвгттэй хэлж өг үр хөвгт мань мэдэхгүй байгаа шүү. Тэгээд голын хаяан дээр хончхоо тэгээд тэргээр дүүрэн даамсаг, тэргээр дүүрэн памперс болгож аячгаад яваад гисэн бол тэр удам лав 3 үедэн сэхгүй тэтгэгдэхгүй шүү. Ийм л одоо гамшиг шийтгэл цэрлэл араас ч очиж идэгин гэдгийг санд яв гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ за ингээд устайхан сайхан ерөөл ариуслаараа харилцаад тэгээ өгдөг өргөлөө эхэлж өргөчхөд тэгээд дараа нь одоо усандаа сайхан ариун ёс заншлаараа хандчихад нүүгээд явсан байхад цэмцээгээ тэр онгон байгаль яг тэр чигээрээ үлдээд тэр ус бохирдлгүй яг тэр чигээрээ үлдсэн байвал одоо шимэл машин тэргээ угаах болдго юм бол 100 метрээс, тийм ээ, 50 метрээс цааш хол аваа чинь тавьж агаад ховн савнд хийж байгаа. Тэгээд угаа арч, тийм ээ. Тэгээд одоо хангай дэлхийдээ сайн өргөл өргөөд өршөөгөөрэй. Ариусгах чанараараа ариусгаж өгөөрэй гэж хэлээд мордцоол доо, тийм ээ. Ингэж л зөв сайхан аялж байх юм бол хамгийн гол нь усны ухамсартай зөв харилцаад байвал бид дорхоноос иргэн мандаа шүү. Ийм учраас төрийн дээд эрдэнсийн бэлэгдэл болж байсан энэ хиймэр гэдэг чинь чандман зэндэм нэрдэг гэж тэр 570 мянган санахаа 480 мянган мэдээлэл боловсрох хавтангүй чинь төрийн ихтэй дээд бэлэгдэлтэй аваад яваад байсан шүү. Ингээд энэ бол хов хүний төр болдог буюу өөрийн чинь дойлоо гэж хэлдэг ухамсарын бие чинь энэ хөгт процесс усны атом молекулоос бүтдэг учраас та зүгээр л өөрийгөө хорлоод байгаа нь тэр юм байхгүй юу. Энийг л сайхан ариун чанарт сахиж яв гэсэн үг. За сүүг бол хэдийд өргөх вэ? Шөнө өдөр 7 бурханд саранд өргөх нь зөв үү? Сүүг хизээч өргөж болно. Огторгүй сансарт байгаа одод ертөнц буюу Тэнгэр лөө өргөхтөн өдөр болов, тийм ээ. Одоо өдөр нартайд байхад бол одоо Тэнгэр лүүгээр сүүгэн өргөдөг. Тэнгэрийн өргөл бол ерөөсөө сүү юм. Ягаад гэвэл тэрэнд усны атом молекулыг хэлхих чанар вэ? Тэр нь ус төрөгчийн гели гэж химийн шинжилгээ ухаан хэлээд байгаа. Ухамсарын химийн мэдээллийг зуудаг, тээдэг, агуулдаг ус төрөгчийн тослог буюу атом молекул тэр сүүний нөгөө 2.1 одоо бид нар мэдэн штэ сүү 3.2% тослог гэдэг байгаа, тийм ээ. Энэ дотор чинь босд нь услаг, тэгээд бас тэр нь тослог байгаад байна штэ. Энэ чинь гели гэж нэрлэгдээд байгаа химийн элемент байхгүй. Тэгээд тэрэнд нь сайхан ерөөл шившиж байгаад өргөх юм бол хизээч өргөж болно. За зарим нь шөн сүү өргөж болдгоо юм гүү байхгүй юу. Хар ертөнцийг цайлгадаг юм чинь сүү байхгүй. Тийм учраас хизээч өргөж болдго юм шүү. Харин халуун цайг өдөр 9-10 хүртэл унтчихад халуун цайны дээж чанаад цайныхаа дээжийг халуунаар нь өргүүлдэггүй байсан юм шүү. Харин тэрнийг яадаг гэхээр бурхан шүтэн онгон шүтэн. За онгон шүтэн бурхан шүтэн болчихсон тийм ээ. Онгон шүтэн дээр цайныхаа дээжийг тавьж хонуулчихад тэгээд өглөө нь шин цай чанангуудаа түрүүн тавьсан цайгаа гашилгалгүйгээр дараагийн цай чанахад тэрнийг шин цай шансан цайныхаа халуун дээжийг шанган дээрээ хийж хагаад тэгээд бурхан дээрээ тавьж хонуулсан хүүтэн цайгаан дээрээс нь хийгээд зөөглөөд тэгээд өргөчгтөр энэ зөв өргөл болдго юм шүү дээ. Тэгтэл халуун цайны дээжийг 10 цагт босчход өргөөд байгаа хүний дотоод шүүрэл нь 3 судалдаан, гормон нь 3 судалдаан тараг шиг байсан юм нь бүрлдээд, тийм ээ. Тараг шиг байсан юм өглөө нарнаар босоогүй учраас сагаад исээд ингээд уур уцаар сөрөг ухамсар болдог юм байхгүй. Тийм учраас өглөө нарнаар халуун цайны дээж өргүүлдэг юм ёстой байсан юм. За энийг бид нар хичээл дээр дандаа энэний тухай дандаа задлаж үзчихэдэг юм байна юм. Тэгээд тэрс тэнгэрт өргөдөг ганцхан өргөл бол сүү юм. За хангай дэлхийдээ бол айрыг өргөн, таргийг бол хизээч өргөлд оруулдаггүй ээдсэн идэгээд өчил өргөх гэж байгаа хүн өчгөн, тийм ээ, өчил өргөсөн хүн өчиг өчдөг юм аа гэд байгаль дэлхийн ээждэн уул ус нутаг усныхаа эзэн савдгуудад буюу тэр дээд оюунуудад нь байгалийн дээд оюун болдог тэрэнд ам авахыг бол
өчих гэж хэлдэг. Тэгэх гэж байгаа хүн айргийн эдэнийг өргөсөн. Энэ нь бол нөгөө гүүгэн барад цэгээд цав тэгээд ингээд тийм ээ. Гүү барин шүү өнөөдөр унгаан татсан шүүгээд ингээд эхэлдэг. Ёсоор эхлээд намар айргаан хураагаад дуусаад гүүгэн тавихтаа унгаан тамгалаад тавиад унганы найр гээд нөгөө халаасан тамгаан айргандан дүрээд хүн болгон дамсуулдаг. Энэ нөгөө гал ус хоёрыг нөхөрлүүлж байгаа нь шүү дээ. Тэгэж энэ ёс заншил хийгдснээр өчил өргөж өчих гэдэг ёс ингээд өндөрлөдөг. Их тайлг гэдэг нь бол унаг тамгалах гэдгээр дуусч үүдэг ийм ёстой. Энэ нь сүүлдээ шашнаар болох тэр намрын нууцрын 17-нд хорж улдгөө хурмын өдөр гэж тийм ээ. Нөгөө өлзийн наран цогийн наран гийсэн өдөр гэж монголоор бол өлзийн наран цогийн наран гийсэн өдөр төвд тангуудаар бол балжин юм даш нямтай өдөр гэж нэлээд байгаа. Энэ өдрөөр л нөгөө их тайлг хийж өндөрлөдөг юм байна. Зунжингаан их тайлг хийгээд явдаг. Тэгээд тайлг гэдэг нь бол найр цэнгэлээр дуустдаг ийм ёс байсан юм аа. За ингээд өргөл нь бол тэрэ байж идэг юм. За гом бодорч халуунд хөдөөний хүмүүс халуун цай уувал амны цангаа сайн тайлдаг гэж сонсож байлаа. Ямар учиртай вэ? За энэ халуунд хөв хүйт юм цэлцэл гээл залгилаад ахтар бөөрнийхээ ачааллыг буруу болгодог тийм ээ. Бөөрөндөө гэм өгдөг юм байна. Тийм учраас халуун цаа уухтай хүн цүлгээ залгилчдаг байхгүй тийм ээ. Энэ яагаад байгаа юм тийм ээ. Ам асгалын бясалгал хийгээд байгаа. Нөгөөдгийнх нь халуун манцар уурыг юм тийм ээ. Уур гэдэг тийм ээ. Уур гэдэг нь бол манцар буюу нөгөө устрагчийн атом молекулын шууд уушиг рууган сороод бүх бие рүүгээ хийгэрэн дамжуулаад мэдрэлийн хий судлаараа дамжуулаад тараах дээр маш хурдан хугацаанд хүний цангаа тайлэгддэг байхгүй юу. За энийг оочилж ууна гэж хэлдэг юм байхгүй юу. Тийм учраас халуун цай настайчууд халуунд бол халуун цай оочилж уугаал нэг аяг уугаал тэгээл цангаа гарчихдаг тийм ээ. Жижигхэн шаазангаар. За юм байдаг шүү. Тэгээд халуун цагаан ингээд сурж яхад аман дотор нь хөрж байдаг тийм ээ. Хөрсний нөгөө мананцар нь буюу тэр ариун чанарт одоо нөгөө устрагчийн атом молекул нь цаашаагаа чөлөөтэй биеэр нэвтэрч бүх биеийг нэвчиж шингээж мананцар байдлаар нь хэрэглээд байгаа юм байхгүй. Тийм учраас одоо цангаа хурдан тайлэгдээд байгаа шүү дээ. Энд чинь энгийн зүйл. Агуу зүйл дандаа энгийн байдаг юм аа гэж тийм ээ. За оочилж ууна гэж хэлдэг юм. Шөлийг оочилж уух юм бол яс тамирыг бол тийм ээ биеийн дархлаа тамирыг бол их сайн болгодог. Цайг оочилж уух юм бол хурдан цангаа гардаг буюу шингэний алдагдлыг бага ордог юм аа гэж ингэж хэлдэг юм. За төрсөн нутаг өвөг дээдсийн нутаг хүний нутагт очихтаа өөр үйл хийх үү. За энэ хангай дэлхийнүүд эзнүүд нь тийм ээ өөрийн гэсэн дандаа өөрөөр ерөөлтэй дуудлагатай өөр ёс заншил нэгдэг ийм юмнууд би ухамсарын төвшин тийм ээ хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг шиг хангай болгон адилгүй нэг ерөнхий хэм нь бол ерөөсөө л өөрөн ухамсартай эзэнтэй юм шүү гэдэг оюунтай юм шүү гэдэг нь нэгдмэл юм. За тэгээд тэр уул хангайн эздүүд тийм ээ төрсөн нутгийн чинь овоо шүтэний эздүүд бол ураг удмын өвөг дээдсийн чинь хизээ ямагт амьдарч байсан ураг удмын чинь өвөг дээдсийн оюун санааны хөх торсын хэлхээсээр бүтдэг учраас тэр юунд дуртай юм гэдгээс хамааралтайгаар тийм ээ өөр тахилга өөр ёс тэр байтхан нутаг уул усны эзэд болгонд өөрт нь таарсан тийм ээ тахилгын ном сан судар тэгээд тайлгын ном судар сан судар тэгээд их тайлгын ёроол гэж их тустай юм байсан. Эний чинь бүгдийн нөгөө шашны мухар цохор үзэл гэж устгаж хаяад одоо бид нар өөрийн гэсэн ураг овгийн шүтэн болдог хангайдаа таарсан ном судраггүй тэгээд тэр нэгдмэл нэг юм хийгээд тэгээд нөгөө жинхэнэ нөгөө хөх торсын мэдээллийг одоо зөв засч залруулж чаддаггүй шашны одоо харийн хэлтэй шашны ийм одоо жишээлх бол уул овооны тахилган дээр очичоод одоо тийм ээ тэнд 8 гэгээ даш зүг 8 гэгээ хүний оюуны 8 санг засдаг ном уншаад сууж байгаа энэ бол биш байхгүй юу онсон ном өгч чадахгүй байх юм тийм ээ ийм мэтэр одоо буруу тахилга хийгээд байдаг
нөгөө шашны мухар сохор үзлээс болоод энэ алдагдаад амин чанар нь алдагдаад байдаг ийм юмнууд бий. Тийм учраас нутаг ус болгондоо өөрийн гэсэн яруу найрагтай, ерөөлтэй тийм ээ байсан юм шүү гэдгийг хэлээд байгаа. Тэр байтхан туйлстай байсан тийм ээ ийм юм. За ийм мэтэр нөгөө нутаг усандаа дандаа өөрийн гэсэн тэр эзэдүүд нь таарсан ерөөл айлдвар дуу хуур цэнгэл өргөдөг юм байсныг их тайлга гэдгээр өргөд баяр цэнгэл наадмаа хийдэг юм шүү. Баяр цэнгэл төрийн их баяр цэнгэл наадам гэдэг бол ерөөсөө хангай дэлхийн ус ухамсартай хандсан хамгийн сайхан тахилга одоо дүүрээд ирэхийн алдад тахилга тайлга дүүрээд ирэхийн алдад их тайлга гэдэг хоёр юм цуг хийж байгаа нь энэ юм аа. Энийг л наадамдаж хийдэг юм ёстой байсан. 93 наадмаараа дуу хуураараа энийг өргөдөг нуур тэйл үлдээд нуур тээлийн дэргэд их тайлга үлдээд нийтэд түгээв гэж байгаа. Ингээд сайн сайхан ерөөлөн тэр усны атом молекул юу чандам зэндэм нэрднэр хөх торсоор ингээд түгээгээд өгчих юм бол бид их сайхан зөв наадаг цэнгэж их тайлга сайхан боллоо гэж ингэж одоо энэ тэр нутаг ус маань баярл цэнгэж тэр ухамсар тийм ээ усны ухамсар баярл цэнгэж эерэг сайхан мэдээлэлээр ханж дүүрээд ингээд үр хооцсон юм дандаа сайн сайхнаар тэтгэж байдаг юм шүү. Бид энэ ёс заншлаасаа холдоод буруу муу ёс заншлаар хүний харийн тэр одоо бүр одоо дарлага тийм ээ тэр одоо буруу гажиг тим юмар энэ нутаг усаан тийм ээ уул усны эзэд савдгуудыг одоо уулын да ашигт малтмал буюу эрдэс баялагийг ухах гэж одоо тэр дарлага янз бүрийн дарлага гахаан толгой шатаахаас авахулаа тийм дарлага бузар юм хийснээс болоод бид нар энэ одоо ийм хямралд орчоод байгаа юм шүү. Тэгэхээр энийг л сайн сайхан болгож авчихъя. За ингээд бидний ээлжит лайв бол наадам зэнгэлтэйгээ холбогдоод ийм байлаа. Энэгээр тэгээд өндөрлөе. Дараа уулзтлаа төр баяртай. Нутаг усандаа, уул усандаа, лус хангайдаа сайн сайхан баярл цэнгэж наадаж, сайн сайхан харилцаа холбоог дэлгэрүүл түгээж зад хийж яваад ирээрээ гэж ерөөл өргөё.